Нён гэрлүүд анивчиж Виктория Бомтын шөнийн дүр зураг үргэлжил жаахан завхаарл тансаглалын өнгө аясыг агуулж байдаг. 1990-ад онд Хонконгийн кино зах зээлч яг энэ шөнийн дур зураг шиг цэцэглэн хөгжсөн ч бүдэг манантай атлаа даалт амьдралаар дүүрэн байв. Тухайн үеийн Хонконгийн кинонууд болох цагдаа гэмт хэрэгтнүүдийн хурц буудалтайтай экшн үйл явдлууд, мөн уян зөөлөн сэтгэл хөдлөхөн уран сайхны хайр дурлалын бүтээлүүд нь нэгэн үеийн хүмүүсийн сэтгэлд мартагдашгүй сонгодог бүтээлүүд болон үлдсэн. Гэвч гэрэл сүдэр ээлжилсэн энэ ертөнцийн цаана шөнийн амьдрал донд зурааж өнгөрсөн олон түүхүүд байдаг. Кино ертөнцийн тэдгээр одууд гайхамшигтай сэтгэл татан байсан боловч заримынх нь хувь тавилан гашуун байлаа. Алтарнэр ашиг хонжооны эргүүлэгтдэд тэмцэлдэж, эцэст нь ертөнцөөс буцаж, үзэсгэлэнтэйж богино настай хувь заяа гих гунигтай хувь тавиланг үлдээсэн. Өнөөдөр бид ийм л нэгэн алдартай атлаа эмгэнэлтэй хувь тавилантай Хонконгийн эротик киноны од Чен Баолианы тухай өгүүлэх гэж байна. Чен Баолиан 1973 онд Шанхай хотод төрсөн бөгөөд бага наснд нь эцэгийнхэн салжээ. Тэр 12 настайдаа ээжийнхээ хамт Хонконг руу нүүж ирсэн байна. 15 наснасаа эхлэн хагас цагийн загвар өмсгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оны Мисс Аз хобсгын тэмцээнд оролцжээ. Ингэхдээ тэр 17 настай байлаа. Хэдийгээр уг тэмцээнд ямар нэгэн шагнал цол хүртээгүйч түүний 170 см өндөр гойлог бие галбир наснаасаа илүү боловсрсон төрхөн тухайн үеийн Хонконгийн эротик киноны салбарын анхаарлыг татсан. Улмаар тэр 1991 онд 18 настайдаа энэ салбарт хөл тавьжээ. Үүний гол шалтгаан нь ээжийнхэн шахалт байсан ба түүний ээжийн тавьсан шаардлага нь гэр бүлийнхэн амжиргаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал байсан. 1997 он хүртэл Чен Баолиан Хонконгийн 3 дугаар ангиллын 25-аас дээш насны кинонд тоглож, зоримог задгаа дүр бүтээлтээрээ олонний анхаарлыг татан тухайн үеийн бүс нутаг болох Хонконг, Тайван цаашлаад Хятадын их газрын хамгийн тод секс бэлэг тэмдгүүдийн нэг болж чаджээ. Тухайн үед Хонконгт эротик киноны зах зээл туйлын халуун байв. Ашиг орлого хөөсөн олон продюсер хууль ёсны хилзааг дээр эрсдэлтэй алхам хийдэг байлаа. Алдарт хүрч хувь заяагаа өөрчлөхийг хүссэн залуу охидын хувьд эротик кинонд тоглох нь нэрд гарах хамгийн хурдан зам мэт санагдаж байсан. Ингэж ил Чен Баолиан алтарнэр мөнгө хүслийн энэ эргүүлэгт татагдан орчээ. Түүний анхны эротик кинон түүний хувьд эротик од хэмэх ертөнцийн үдийг нээсэн. Үзэсгэлэнтэй төрөх зоримог тоглолтоороо тэр маш хурдан олонний анхааралд орж тухайн үеийн хамгийн халуухан секс бэлэг тэмдэг болж чадсан. Гэвч алдар нэртэй хамт түүний мөрөөдсөн аз жаргалтай амьдрал ирсэнгүй. Харин ч порно гэсэн шошго түүнийг насан туршид дагсан юм. Нийгмийн шүүмжлэл, ёс суртахууны яллалтын дор тэр хүндхэн амьдрал туулжээ. Чен Баолианы хувьд эротик кинонд тоглох нь амжиргааны шахалт, эсвэл залуу насны гинэн бодлоос үүдэлтэй байсан ч бай, ямар ч тохиолдолд нэгэнд энэ замд орсон хойно буцахад тун бэрх байв. Тэр яг л Аазны торонд орсон амтэн шиг тэмцэх тусам улам чанга баригдсаар байлаа. Энэ бүхэн түүний ирээдүйн эмгэнэлт хувь заяаны суурь болж өгсөн юм. Чен Баолианы богинохон атлаа ихээхэн донсолгоотой амьдралд Хуан Жэнжүн гихнэр зайлшгүй дурддагдана. Бүсгүйгээс 33 насаар ах Тайваны энэ баян бизнесмен эмэгтэйчүүдэд дуртайгаар алдартай, эргэн тойрондоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг байнга тойролдог байв. Харин тэдний дунд Чен Баолиан хамгийн онцгой нь байсан юм. 1993 онд нэгэн оройн зоогийн үеэр 20 настай Чен Баолиан өөрөөсөө 33 насаар ах Хуан Жэнжүнтэй танилцжээ. Тухайн үед Хуан аль хэдийн Тайваны бизнесийн ертөнцид асар нөлөө бүхий хүн болж хэдэн зуун саяын хөрөнгөтэй олонгоо бүсгүйгээр хүрээлүүлсэн байлаа. Харин Чен Баолиан амьдралынхаа хамгийн доод зэгт хүрч бусдын дэмжлэгийг туйлын ихээр хүсэж байсан үе. Хуан Жэнжүн түүнд онцгой анхаарал тавьж зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлээ зогсохгүй сэтгэл санааны түшиг тулгуур болж өгсөн юм. Чен Баолианы нүдэнд Хуан Жэнжүн яг л эцэг шиг нь харагдаж хүүхэд ахуйдаа дутсан эцгийн хайрыг нь нөхөж өгч байгаа мэт санагджээ. Бүсгүй Хуан Жэнжүнийг олонний өмнө загалмайсан эцэг хэмээн дууддаг байсан бөгөөд Хуан Жэнжүч түүнд ихэд инэрэнгүй ханддаг байсан. Тэрээр бүр Чен Баолианыг өөрийн өргөмөл охин хэмээн олон нийтэд зарлаж, порно од гэх шошгоноос нь салгаж, жинхэнэ жүжигчин болохын тулд бүхнөөс бололцоогоо дайчлан хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч гаднаа дулаан мэт харагдах энэ эцэг охины харилцаа нь олон нийтийн нүдэнд эргэлзээ маргаан дүрэн байв. Хуан бол эргэн тойрондоо тоо томшгүй амрагтай плейбойер, харин Чен Баолиан уламжлалт ойлголтоор сайн охин огтоосоо биш байлаа.
Тэр тэрслүү өөрийнхөөрөө байнга олныг цочирдуулсан үйлдэл хийдгээрээ алдартай. Хуан Жэнжүний анхаарлыг алдахгүй тулд Чин Баолиан өөрийгөө уламал задгаа байдалд оруулж шөнийн клубүүдээр тэнэж эцэстээ хар тамхинд зонтох хүртлээр явжээ. Түүнд анхудаа хар тамхи хэрэглүүлсэн хүн бол Хуан Жэнжүн байсан юм. Түүний сэтгэл зүйн байдал уламд ортож бие авч явж чадахгүй болж олон нийтэд сөрөг мэдээ тасралтгүй гарсаар байв. Эцэстээ энэ гажуудсан эцэг охины харилцаач мөн төгсгөл болсон. Хуан Жэнжүн Чин Баолианд богинохон хугацааны дулаан мэдрэмж өгсөн ч түүнийг улам гүн ангал руу түлхсэн. Магадгүй Чин Баолианы зүрх сэтгэлийн гүнд тэр өртөөл чин сэтгэлийн хайр түшиж болох орон зайг л хүсэж байсан баг. Гэвч алдар нэр ашиг хонжооны ертөнцөд энэ бүхэн хитрхи тансаг хүрхэн аргагүй зүйл байж. Хуан Жэнжүнтэй харилцаагаа тасалсны дараа Чин Баолианы сэтгцийн байдал эрсд орцсон. Тэр өөрийгөө бүрэн орхиж арх хар тамхиар бодит амьдралын өвдөлтөөс зүгтхийг оролдож эхэлсэн. Гэвч энэ бүхэн түүнийг чөлөөлөх бус харин ч улам гүн ангал руу түлхжээ. 1998 онд нэгэн олон нийтийн арга хэмжээний үеэр Чин Баолиан сэтгэл хөдлөлөө хянаж чадалгүй олонний өмнө бугууга зүсэж амиа хорлохыг завцсан нь бүхэл бүтэн энтертайнмент ертөнцийг цочроосон хэрэг болов. Аз болоход түүнийг цаг тухайд наварсан ч сэтгцийн байдал нь ноцтой төгшүүр төрүүлж байлаа. Үүнээс хойш түүний сэтгцийн эмгэгийн талаарх мэдээлэл сонины хэвлэлээр байнга гарч эхэлсэн. Нэгэн цагт гялазж явсан секс бэлэг тэмдэг олны нүдэнд сэтгцийн асуудалтай жүжигчин болон хувирчээ. Чин Баолианы эмгэнэлт хувь тавилан бол зөвхөн нэг хүний амьдралын гуниг биш, харин нэгэн цаг үеийн эмгэнэл байсан. Тэр эрэгтэй хүүхдийг илүүд үздэг гэр бүл төрж өссөн, багаасаа эцэг эхийн хайр халамжгүй их нь хүртэл түүнийг мөнгө олох хэрэгсэл мэт харьцдаг байж. Энтертайнмент ертөнцид хөл тавьснаас хойш шудрах бус байдал олон сэтгэлийн шарах сорвтой нүүр тулж эцэст нь алдар нэр ашиг хонжооны хар эргүүлэгт өөрийгөө бүрмсэн алдаж түүнээсээ гарч чадалгүй үлдсэн. Тэр эцэстээ энгийн аз жаргал жинхэнэ хайр дулаахан гэр орныг хүсэж байв. Гэвч түүний анхнаасаа хийсэн буруу сонголт түүнийг алхам алхмаар цөхрөлийн ирмэнлүү түлхсээр байлаа. Эцэст нь Чин Баолиан амьдралынхаа хамгийн доод зэгт төрж Шанхай хот руу буцсан өөрийгөө тусгаарлан амьдрах болжээ. Түүний тайз дэлгэц дээрх хамгийн сүүлчийн оролцоо нь 2002 оны 3 дугаар сард гарсан Тайваны нэгэн телевизийн олон ангид кинонд бүтээсэн өчүүхэн дүр байсан. Тэр 2002 оны 6 дугаар сарын 23-нд нэгэн хүү төрүүлсэн байна. Харин хүүгийн эцэг тодорхойгүй. Харин хүүгээ төрснөөс 1 сарын дараа буюу 7 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 30 минутын орчимд Чин Баолиан өөрийн амьдарч байсан 24 давхар орон сууцны цонхоор үсэрч амнасаа алджээ. Үсгүй амиа алдсан мэдээ цацагдсны дараа бүхэл бүтэн энтертайнмент ертөнц цочирдсан юм. Зарим нь гүнээ харамсаж, зарим нь гунигтайгаар санаалдаж, харин зарим нь учрыг нь ойлгож чадахгүй гайхаж байлаа. Магадгүй тэр бүх зовлон шаналл зөрчил тэмцлээс ангижирч амар тайван байдалд очисон байж болох юм. Түүнийг нас барсны дараа 2002 онд гарсан Домогтгоо үзэсгэлэн Баолианы амьдрал нэртэй намтарч ирсэн кинонд Чин Баолианы дүрийг хятадын жүжигчин Сюэн Айлай бүтээсэн юм. Харамсалтай нь Сюэн Айлай өөрөө ч мөн 2009 онд үр зээлийн дарамтаас үүдэн амиа хорлсон байдаг. Чин Баолианы амьдрал гялалцсан атлаа гунигтай бас сургамж болон үлдсэн байдаг. Тэр агшин зур нүд гэлбэм гэрэл цацруулаад эцэст нь унтарсан. Түүний төв хүмүүсийг санаалтуулж гүн бодолд автуулдаг. Алдар нэр ашиг хонжооны төлөө олон гинэн цайлган залуус мөхөл рүүгөө явсан жишээ олон бий. Хятадын энтертайнмент ертөнцийн өрсөлдөөн маш ширүүн байдаг шигэ олон ч залуусыг няцлаад өнгөрдөг ажээ.